Сайн байцгаана уу? Тархиа өөрчлөлт сургалт сонирхогчид болон тархиа өөрчлөлт сургалтын суралцагчтай энэ орой мэндийг хүргэе. За та бүхний мэдэж байгаачлан тархиа өөрчлөлт сургалт маань аппликейшнтэй болж байгаа. Тэгээ энэ аппликейшнийг хэрхэн ашиглах талаараа энэ удаагийн бичлэгээрээ ярих гэж бодлоо. За хамгийн түрүүнд аппликейшнээ татаж авахын тулд App Store эсвэл Play Store руугаа орно. KH биш зүгээр H үсгээр тархиа тэгээд Ö үсгээр 2 удаа өөрчил гэд ингээд аппликейшн маань гараад ирнэ. За тэгээд аппликейшнээ суулгаад оронгууд энд бүртгүүлэх гэдэг хэсэг байгаа. За сургалтанд сууж байгаа ч бай суухгүй ч бай бүх хүмүүс болж өгвөл өөрийнхөө Facebook нэрийг бичээд бүртгүүлээрэй. За тэр цэцмаа сургалтанд орсон байгаа хүмүүс анги руу хуваарлах учраас энэ өөрийн Facebook нэрээ үнэн зөв өөрийн бичих нь маш чухал юм шүү. Тэгжээж би та бүхнийг Facebook нэрээр чинь таньж анги руу нь хуваарлана. За тэгээ мэйл хаягаа оруулаад нууц өгөгдсөний дугаараа оруулаад бүртгүүлчихнэ гэсэн үг. За бүртгүүлээд систем руугаа яваад орохоор яг энэ байдлаар харагдана. За энэ таны сургалтууд гэдэг таны сургалтууд гэдэг энэ дээр хэсэгт нь байна. За энд бол бидний авсан байгаа сургалтууд харагдана гэсэн үг. За ингээд дотор нь бол манай бүх төрлийн сургалтууд байгаа. За эрүүл мэндийн бясалгалууд танхимаар одоо яг явж байгаа. 10 сарын 1-ээс эхлүүлээд танхимын сургалт явагдана. Тархиа өөрчлөлт танхимын сургалт тэгээд өглөөний болоо оройны 2 ээлжтэйгээр явагдаж байгаа манай тархиа өөрчлөлт сургалт маань 1 сарын хугацаанд явагдана. Тэгээд энэ дэлгэрэнгүй гэдгээр дээр нь дараад ер нь энэ танхимын сургалт нь яаж явах вэ, яах юм гэдэг энэ мэдээллүүдээ хаяг энтрээ аваад ингээд явчихна гэсэн үг. За тэгээд худалдаж авах бол энэ худалдаж авах гэдэг товчлуурыг дарахад шууд QPay-тэй холбогдоод таны банкны аппликейшнтэй холбогдоод төлбөр хийгднэ. За эрүүл мэндийн сургалтыг бас энэ мэтчилэнгээр ороод худалдаад авч болно. За эрүүл мэндийн сургалт болон танхимын сургалтын хувьд гэх юм бол танхим маань өөрөө хэмжээтэй, тодорхой хэмжээтэй, тодорхой суудалтай байгаа. Тэр суудалт үүрэх юм бол түүнээс хойш худалдаа авалт хийж болохгүй байгаа. За тийм учраас эрүүл мэндийн бясалгалд хамрагдахыг хүсэж байгаа хүмүүстэй танхимын сургалтанд хамрагдахыг хүсэж байгаа хүмүүс аль болох хурдан авчих юм бол дараа нь суудалт үүрсэн гэдэг асуудлаар сургалтанд бүртгүүлэхгүй байх эрсдэл байхгүй гэсэн үг. За тэгээ онлайн сургалт маань болохоор энэ эхэлсэн байгаа 9 сарын 1-ээс гээд тэ 7 сарын 1-ээс гээд эхэлсэн байгаа эдгээр сургалтуудыг угаасаа худалдаж авч болохгүй байгаа даа. Яа тэгвэл эхэлсэн явж байгаа учраас. За ингээд та бүхэн маань эхний ээлжиндээ сургалтуудаа бүртгүүлнэ. Цаашдаа манай сургалтын төвийн апаар яах вэ гэхээр бясалгалын бичлэгүүдээ одоо шинээр хийгдэж байгаа бясалгалын бичлэгүүдийг худалдаж авч болно. Тэгэх юм бол ямар давуу талтай гэх юм бол заавал сургалтанд суухгүйгээр заавал группт орохгүйгээр зөвхөн аппликейшн дээрээ бясалгалынхаа бичлэгийг худалдаж аваад өөрөө авсан одоо энэ таны сургалтууд гэдэг энэ цэсэн дээр бидний авсан бясалгалын бичлэгүүд нь харагдах бөгөөд үүн дээрээ дарж ороод хизээ дуртай үедээ өөрөө бие даагаад бясалгалаа хийгээд явах боломжтой. Заавал сургалтанд суух хэрэггүй гэсэн үг. Ийм давуу тал үүсэж байгаа. За тэгээд ер нь бол цаашдаа манай суралцагчид энэ аппликейшнаараа дамжуулж Zoom руугаа орж ийн. Тийм учраас сургалтанд сууж байгаа бүх хүмүүс маань энэ тархиа өөрчлөлт аппликейшнаараа татаж аваарай гэж хэлмээр байна. За өнөөдрийнхөө бичлэгийг энэ үргээд өндөрлөе. Асуух зүйлс байх юм бол та бүхэн энэ постн доор комент бичээрэй. Баярлалаа. Баяртай.